За та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өрн дулаан цаг болсон байна. Байшин барьдаг хүмүүсийн маань сезон эхэлж байна. За IT тухтай амны орон сууцтай болохыг хүсэж байгаа хүмүүс маань судалгаагаа хийж явах шиг байна. Би энэ дээр энэ улаастай гүүрний хажууд ингээ явж байгаад их гоё юм модон байшин харсан. Тэгээ энэ их гоё юм байшин байна да. Ямар усуд хийдэг юм бол бас энэ барьж байгаа хүмүүстэй нуулзъя. Ямар компани хийдэг юм бол гээд наашаа ороод ирлээ. Энэ хүмүүс нь энэ цайнд ороод амарж ах шиг байна. Энэ байшинтай би сая нилээ явж танилцлаа. Их гоё юм байна. Оросын албаны улсаас чанартай, хатаалах сайтай ийм сайн чанарын модыг оруулж ирээд тэгээ энэ одоо их дулаан алдагдал маш багатай тийм ээ. 5 ийм 2 банзыг одоо голд нь 15 санжийн зай үлдээгээд ингээд угсарч байгаа байхгүй энэ байшингаа. Яг дунд нь сайхан дулаалгынхаа материалыг хийгээд ингээд энэ ерөөсөө маш гоё одоо мод үнэртсэн эко. Ер нь хүн амьдрах байшингаа бол заавал нэг тоосго, цемент одоо юу гэдгийг блок энтергээ хэрэгжилж яхаар тийм ээ. Яг энэ байгалийн натур модон дунд амьдрна гэдэг бол өөрөө одоо тухайн хүний эрүүл мэндэд тустай. Олон жил сайхан урт удаан наслахад нь бас их нөлөөлдөг юм болов уу гэж би боддгийн. Тэгээд би одоо Төв аймгийн 100 мод сумдаа одоо очиод бас 2 жил амьдарч байна. Бас үндсэн сайхан хаус байшингаа ер нь одоо барья гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ энэ компаниг би их олзуурхаад байгаа. Монголд бас ийм гоё технологи оруулж ирээд монголчуудаа бас энэ эко ийм амны орон сууцыг санал болгож байгаа гэж энэ хүмүүс ярьж байна. Тэгээ би сая офисыг хаягийг авсан. Тэгээ офис дээр нь очиод бас энэ компани маань ямар одоо материалуудаар байшин барьдгийг бас та бүхэнд сонирхуулъя гэж бодож чинь нөгөө наамал дүнз тэгээд ийм бүтэн дүнзэнд орох гэх мэтлэн гэл төрөл бүрээр нь л одоо бас байшин барих гэж байгаа хүний захиалгын дагуу Оросын албаны улсаас сайн чанарын материалыг оруулж ирж барьдаг гэж байна. За ингээ бүгдээрээ тэр компанид очиулъя. За Brownswood компани дээр ирлээ. Гоё эко модоор байшин барьдаг. За танаа дээр ямар байшингууд ерөөхдөө баригдаж байна? За манай байшингуудын материалууд гэвэл энэ голцоо модоор барьдаг юм манайх. Дүнз, банд, бас өөр материалууд байна. Сиф автан байна. Плего блок, гангарказаар барина. За моднуудын хувьд гэх юм бол энгийн дүнз байна, 20 см зузаантай. Нэмэлт дулаалга шаардлагагүй. Энэ бол зүгээр бүтээн юм шүү дээ. Наамад биш юм тий. Тий. Яг ингээл бүтэн өөр. Гэтэ бөөрөх биш ингээ гоё дөрвөлжтэй ингээ хэлбэршүүлсэн. Тий. Ямар ч завсрын зай шаардлагагүй. Яг ингээ углуур гахтаараа. Яг тухайн байшиндаа ямар ах вэ? Яг л үйлдвэрийн хатаалах тий. Яг л үйлдвэрээсээ л хагаж марахгүй. Үлдэх. За тэгээд бөөрхий байд юм шүү дээ тий. Тий. Бөөрхий байлж байна. За ишээ банз байна. Нарс модон банз болж байна. Энэ болохоор зэрэг юу вэ? Энэ зуны цаг үрнэ. 5 санж юу? Энэ 5 санж зузаантай нарс банз. Энэ бол ингээ дангаар нэвэл 100-ны байшин. Тий. Ингээ давхарлаад хийх юм, давхарлаад зангидах юм бол тий 4 үйлдвэрлэх болчихно. Энд чинь дахиж нэг 5 банз ороод энэ 15 санж зузаантай. Битүү дулаалга ороод дулаалах нь энэ байх. Эко ват гэдэг. Эко бүлгээд. Цаас биш тий. Тий ямар хими дүмний орч байхгүй. Яг энэ дээр ямар гадаргууд гэдгээс хамаарат зорилтынх нь модны цавыг хийгээл тэг ингээд битүү шүрчдэг. Зөө юм байна. Тэгээд тэгэл бүхэл юм байна шүү дээ. Байшин шаардлагатай. Нуунцэр дээврүүд байна. Баяс хатлсан оруулж ирдэг. Польч дээврүүд, польч материалууд байна. За энэ ингээд манай одоо байшиндаа тавих юу байна? Шалны материалууд байна. Паркет гэдэг шүү дээ. Паркетнууд байна. За ер нь тэгэл саяны нөгөө нэг 5-ын банзаар. Тэгээ энэ яг 4 үйлдвэрлэлийн загвар. Дундаа юм зайтай. Энд чинь нөгөө дулаалгынхаа энэ материалыг хийгээл энэ бол яг бүр янзын дулаахан байшин болно тий. За энд наамал дүнз байна. Наамал дүнз. Энд чинь 5 см зузаантай банз. Ингээд 1 2 3 4 5 шиг байгаа. 25 см шүү дээ. Тий 25 см зузаантай. Нэмэлт бас дулаалга шаардлагагүй гэсэн үг. Яг үйлдвэрийнхаа бол наалт савгаар нагаал. Танаа дээр бол ингээд юу байшин барих гэж байгаа хүмүүс өөрснөө одоо зураг гаргуулаад тий. Тэгэл Оросоос материалаа татуулаад барьдаг шүү дээ. Та биднэрт яг дотроо яг таны мөрөөдөл таны хүслийг ямар байна те ямар хөө байшин бид цаасан дээр буулгаал өчөөд цаашаа манайх архитекторуудтай өгөөд яг эрчим хүчний эмнэлэгтээ мэргэжлийн зураг, ажлын зураг болоход тэгэд үйлдвэрлэлүүгээ зургийн дагуу захиал
Тэгээ яг үйлдвэр дээр яг таны байшингийн дагуу ингээд төсөөд гараад ирнэ гэсэн. Тэгэл углуугаар орол ямар завсын зай байхгүй. Тийм байна да. Танай бол ерөөхдөө модон одоо хийслийг дагнад юм тий. Тэгээ ер нь бол голцоо моцоо ороод сонирхолтой байгаа да. За гоё. За манайхан гоё юм эко яг байшин барихад зориулсан үйлдвэрийн хатаалгатай Оросын одоо сайн чанарын материалыг сонгоод ингээ гоё байшингаа бариулаарай. Ийм одоо гоё мэргэжлийн компани байд юм биш үү?